За бүгдээрээ сэн байцгаана уу. Орд ярьж байгаа бичлэг хийсэнгүү. Тэгээд угаасаа завчгүй байлаа. Зам муутай байлаа. Тэгээд ярьж байгаа бичлэг яг өөрөө ингээд яриад хийж байгаа бичлэг хавьд оруулсангүй. Тэгээд өнөөдөр харин гадаа гоё. Тэгээд гинт бичлэг хиймээр санагдлаа. Бүрэн хон завгүй байсан. Тэгээд ажил гэрт ажиллахтэй байгаа болохоор яалтчгүй тэгээд бичлэг хийж амжихгүй байна. Тэгээ би нэг юм асуух гээд сүүлд нэг хоёр бичлэг тавьсан. Тэгсэн чинь тэр хоёр маань нөө ийм чойчны зураг YouTube дээрээ тавигдсан хөтлөө чойчны зураг гарч ирчээд яг миний чанел дээр болохоор ерөөсөө тэр хоёр нь гарч ирэхгүй байгаа байхгүй юу? Хүмүүстэд харагдаж байгаа мó үгүй мó яг сайн мэдэхгүй байна. Тэгээд ямар сайндаа та эдийг мэдэх болов мэдвэл надад хэлж өгөөч. Тэр чойчны зураг ямар учиртай юм бол яхаа гарч ирд юм бол тэгээд тэр одоо чойжийг яаж арилгаж бичлэгээ өөртөө харагдуулах уу гэд энэ бүгдийг бас надад ингээд хилээд өгөөрэй, зөвлөд өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд та бас миний үсийг харж байгаа бах. Айгу сексидэг болцсон. Бог гэхэр нэг жижигхэн яманы гадаа шиг богдод байгаа. Өсөө хусуулаад яг 10 сар болсон байна. 10 сар гарсан байна. Хит ус маань ингэж өөрчлөсөн байгаа. Хурдан айгу хурдан ургаад байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Хүмүүс яг ямар үгүй мэдгүй юм. Тэгээд бэжидаа өнөөдөр бас гадаа бороо орсон гэсэндээ бас айгүй гоё тийм дулаахан байна. Сквот би ингэж халууцаад байгаа юм. Уул би бол халууцдаг төрлийн хүн биш. Юм л бол байнга даарч идэг байхгүй юу? Жохон салхи дарангуутаар, жохон салхи дарангуутаар. Би дараад энэ хэр амтун гайхаад идэв. Ямар сони юм бэ? Тэгээд яг өөдөө салхилаад байгаа болохоор бисман бүр нэг аим биний юм. Тэгээд та бүхэн ч гэсэндээ тэрний талаар сайн судлаад өгөөрэй. Тэгээ мэддэг хүмүүс нь байвал надад коммент хийгээд өгөөрэй гэж гуймаар байна. Диад ингээд хэдүүлээ дараа нь гоё бичлэгээр уулзъя. Дараа нь гоё бичлэг хийж тэгээд яг өөрийнхөө хэмжээнд бол гэхдээ миний яг байгаа байдал маань болохоор яг нэг төрөл ахгүй юу? Өглөө босоод ажил, орой гэртээ гэрээ ажил. Тэгээ унтаад өглөө нь ажил, орой нь гэртээ хараад гэрээ ажил гэдэг яг л нэг юм шугамар явдаг. Нэгэн хэвийн амьдралтай болохоор чинь тэгээд нэг гоё хүмүүс шиг ийшээ тийшээ явж байгаа, зугаалж байгаа тийм вирус байхгүй байхгүй надад. Тэгэл яг л нэг гоё боломжтой үе гарвал тэгэл нэг өөрийнхөө хэмжээнд өөртөө зориулаад бичлэг хийж байгаа. Хизээ нэг цагт одоо 10 жилийн дараа 40 гарчаад ирэхээр харахад би 30 наснда ийм байж исэн бэ, ингэж явж исэн бэ, тэгэж явж исэн бэ, тийм юм хийж исэн бэ гэдгийг дараа нь өөрийнхөө нөгөө бичлэгийг харах болохоор яг өөртөө гоё зориулаад өөртөө ингээд
өөртөө одоо юу гэх юм бэ? Өөртөө ингэж зориулж бичлэг хийж байгаа юм. Тийм болохоор нэг тэгж олон хүнийг дэмжээсэ гэж би бол хүсэхгүй. Яг уу тодорхой хэмжээгээр хүмүүс бас байх юм бол намайг дэмжээрэй. Би гэхдээ та хэдийг шахахгүй. Тийм байна да. Тэгээд тиймэрхүү надад сонирхтой өтөвтэй бичлэг тавиад тэр бичлэгээ би өөрөө харж чадахгүй байна. Хүмүүстэд харагдахгүй байгаа болохоор бас айгүй сонирхол байна. Зэ. Одоо нэг иймэрхүү. Яг төв цэнгэлэх яаж байгаа. Би энэгээр яваагүй бас сар гарan өнгөрцөн байна. Би нэрээ ажиллаа юу яагаад ажлынхаа юуг сольсон, байршлыг сольсон. Төв цэнгэлтгийн хажууд би жил гараа ажиллаж агаад одоо Баян зүрх дүүрэгт өөр гэртэг ойрхон салбар руу шилжсэн болохоор ийшээгээ бараг ирэхгүй. Тэгээ бас ирсэн ч гоё юм. Зэ. Ямар гоё. Сан байна уу? Бүгдээр нүглээний мэд хүргэе. Өнөөдөр гараа аягүй гоё. Ажиллаа хичээд гэрчлүүгээ харж явж байна. Ингээ паркын хажуугаар угаасаа дайрд ингээд дамжаад өнгөрдөг байхгүй автобусны бодол руугаа. Тэгээд харин сая хүмүүс тагаад нааш ороод ирсэн. Шууд парк руу ороод ирлээ. Эндээс уулна хуучин. Ус урсдаг байсан чинь урсгаа болцсон биш үү шүү дээ. Айгуу гоё урсаад ингээд надад нэг хэдэн жилийн өмнөх тийм энэ давхалж хийсэн зураг нь байдаг байхгүй юу? Тэгсэн чинь бас нь урсахгүй юм уу? Эсвэл одоохондоо нэг ажлыг болоод тэр юм уу? Бас нь бол урсаагүй байна. Ингээ паркийн яг энэ болоор нь парк дотор ингээд яваад өнгөрсөн чинь надад амар гоё санагдчих. Ойр парк руу орж ирээгүй гоё л. Тэгээд нэр би ячаа 9 сарын 3 буюу маргааш татар болон Лимонногийн тоглолтыг үзэж байгаа. 3:15 цагаас эхэлсэн. Тэгээд нөгөө угаасаа яг миний үеийн хүүхдүүд бүгдээрээ л татар, Лимонно, Айстоп, Мөнхир гэдэг яг тухайн үед гарч ирсэн хамтлагуудыг аягүй сонсч ирсэн баг. Тэгээд яг нөгөө нэг Лимонно, татар хоёр хамтарч тоглоно гэсэн чинь надад бүр амар гоё санагдаад тэгээд маргааш тэр тоглолтыг үзэхээр болсон. Ажлаасаа түр 9 сарын 15-нд хүртэл чөлөө авсан байгаа. Гэрт ажил гарсан. Тэгээд ажлаа одоохондоо хийхгүй байгаа.
одоохондоо нэг амралтын байдалтай юм уу? Нэг тиймэрхүү байгаа. Одоо чихлээ авсан юм чи амралтын байдал орох байх л та. Тэгээд байж ийна. Йоо, сахнэр айгу муухай юм аа. Өглөө нөө цамцан дээрээс хүмсээ гараад ирсэн чинь халуунд ингээд халууцаад халаад тахын. Тэгээд хүнтэн болохоор юу яадаг юм? Хайраа дааруулаад тахяа юу сан бидний хааны гангараанд өмснө гэхээсээ байн гол хүнсэлдэхгүй юм байна гэж дүгнсэн. Өдрийн би нөгөө нэг хэлсэн ясаараа нөгөө тоглолтоо үзэхээр шийдлээ. Одоохондоо бол яг эхлэх байгаа юм шиг байна. Хөгжмөнд дуурж байна. Хүчин ажил руугаа ороод юм хүчээ тгээ гарч ирж байна. Tapos ороод ирсэн дээ. Одоохондоо хэлээгүй байна. Яг 3-аас одоо 4 цагийн цаг болсон байхад хэлээгүй. Ямар ч байсан. Олгоод ороод ирсэн дээ. Одоо 4 өнгөрсөн байх хэвчээгүй идэг. Тэгээд 4-5 цагийн тоглолт бол хийж байгаа. Нэг орой тарах юм шиг байна. Бидээ хийх юм болоо. Манайс амар байгаа гэсэн чинь орж ирсэн хүмүүс ингээд зулаад энэ гадна талаар суугаад байгаа. За гаагаад. Хэрээр хулгасаа гэж өрн чадал хэрээр сантэг дэш нэрээ хүний үүрэг орон нэрээр үзэгтэй дисох юм. Үнээр ингэж яадаг нэрийг ярьдаг. Бид тагаас юм байдаг. Түн болон гараад айдын хараг өрсний шиг нээштэй татваргад ягтай. Уд мөрөвтэй ихтэй ихэд өрөөж гэмэргүй маш их сайн хийдэг. Харин үстэй ажлаа тусгай зөвхөн насаад хийдэг. Yeah. That's what I know, okay? Because I need to. Shout out to the park, yeah, shout out to Domitan. Намайг үзсэн гэсэн. Бас мэдээ, бас биш. Өөрийгөө сайн гэж
цагаан муу гэж өөрөөсөө босдог чимээгүй дуу гэж өмнөр нь орсон бол өөрөөсөө дуу гэж өрөөлөг мосон бол өөрөөсөө цуг хинэгэн тусдад цэцэг сайн устдаж буруу хийсэн бол өөртөө бас тусдаж бэлсэн болгоныг болоод гэж буруутсан болгоныг буруутсан тэрийг бол мэдээгүй эрийг бол басаагүй дөрөв бол ийгээгүй гурав бол дүү тэрийг бол засаагүй гадаадад тасаагүй хорын юм сэтээгүй хамаагүй нүү өөрийгөө сайн гэж бусныгаа муу гэж өөрөөсөө босдог чимээгүй дуу гэж өмнөр нь орсон бол өөрөөсөө цуг өрөөлөг мосон бол өөрөөсөө дуу хийж What is the show? What you know? Зорсан, өнгөрсөн дурсан, өнөөдрөөр урсан Сурсан болох минь дурсан ихтэй Сэтгэл ботрол итгэл зүтгэл хоосон биш дээ Өөрийн замаар, орвалшин зэглэмаар Тэрмсүү хамааргүй, өөрийн замаар Хизэштэй, усусгүй хэлэштэй Хич хамаагүй гүштэй, хихдээ хамаагүй штэй Энэний моцоштой, энэний тонироштой Тонироштой, надад бүхштэй Цамцааташтой, тамата бэкнэштэй Сахалан суташтой, эндэр жорбаштой Так угумсэний трэг Зэвдэ чийтэр лоухы дэрэг Журу мутури хэнтэлэг Асуулаас гарах бүгдийг хайлэг Асуу
자, 오늘 참다 들려봐. Come on. Come on. İstediğin kuvvetli vardır borsa Sancılı çoğaltamadım bir dinlege Her bir anlamadım kimi dinlege İnlediğin vatın yılgını ayrılmaz Yürüdü hadi ekti emrikte hayırına Yılhatın her vapama kayıtlardan Tüzüküne hayal o bakar Sıkıntı neydici yılgını bir borsa İşte sen bunu bir konuşuyor İçini hayal bakar Türklerden doğru anlatışıyor Usted está todo bien. Sen
За бүдэрнт нүглийн нэг. Одоо ерөнхийдөө сэрүү орсон байна. Хүртэнд орсон. Тэгээд би нөгөө нэг юуны лимин батарейха тоглолтыг үзсэн. Сэтгэл ханамжаар ерөнхийдөө 100%. Айгуу гоё тоглолт болсон. Ороод тиймэрхүү байсан жоохон даарсан, бороонд орсон. Гэхдээ айгуу гоё тоглолт болсон. Тоглолтоо үзсэн, сэтгэл ханамж 100%. Тэгээд яг цагтаа ихлээ, цагтаа таарна гэд хэлсэн байсан. Орой нилээн тараад явхад бол нилээ зэрүүхэн болсон байсан. Орцсон байсан учраас жоохон даарсан. Тиймэрхүү. Одоо ерөнхийдөө жоохон сэрүү орсон байна. Дулаан хуцаа өмсцгөөгөө. Яац.